Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 41 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Find your greatness, Rebecca. За тэгэхээр өнөөдрийн маань перцепт-ийг хэлсэн хүн маань бас дахиад өөрийнхөө бүтэн нэрийг оруулахаа мартсан уу? Эсвэл бол энэ номны маань зохиолч халбаар ингэж үлдээсэн үү? Би бол яг энэ нөгөө Ребека гэдэг нэрийг юун дээр Wonder номон дээр гарч ирдэг санагдаад нэг юуны Аустин гэдэг нөгөө хүүгийн маань игчийн нэг найз байдаг санагдаад байгаа. Гэтэ нөгөө яг нөгөө дахиж уншиж эхлэхдээ тэр хүртэл нь явж амжааг байгаа. За тийм болохоор өнөөдөр энэ хэлсэн хүнийхэн талаар хэдүүлээ алгасаад шууд перцепт рүү орцгоё. За, find your greatness гэхээр өөрийнхөө одоо агуу хамгийн сайн одоо юу гэмдээ юм нөгөө энгийн үг байх тусам орчуулахад амар хэцээдэг. Өөрийнхөө сайн сайхныг ол гэд. За бид нар нөгөө нэг ер нь багаас эргэн тойрон яхаа аргагүй бид нарыг нөгөө ямар нэгэн юмны жоохон сөрөг талыг олох тийшээгээ ингээд бид нарын тархийг ч юм уу те кодлцсон байдаг юм шиг санагддаг. Тэр нь ингээд заавал ингээд сөрөг юм руу ингээд чиглүүлэх гээд кодлж байгаа гэхээс илүү нийгэм маань тэр чигээрээ ер нь ингээд юмны юмсын сөрөг талыг ингээд олж харах хандлага арай илүү өндөр байдаг юм шиг санагддаг. За тийм ч болохоор нөгөө нэг эерэг байна гэдэг нь өөрөө жоохон нөгөө нэг энерги зарцуулагдах зүйл болчиход байдаг л да. За ингээд дурын ингээд нэг хоёр хүнээс хэдүүлээ гээ асуув штэ. За таны өдөр тутмын амьдрал яаж явж байна гэд ямар нэгэн байдлаар нэг тийм энгийн асуулт ингээд асуухад ер нь жоох ингээд ярьж явж хагаад бараг дийлэх нь улс төрлөө ороод тэгээ юмны үн нэмэгдэж ийн ингэж ийн тэгж ийн гэл ер нь бол ярих хандлагатай гэж ер нь арга тэгэх байх. Нөгөө талаасаа ингээд танд ингээд сайн сайхан зүйл юу тохиолдож ийн гэд янгууд хүмүүс маань бодоол. Тэгээ бодож байгаад нэг тийм юм болсон. Гэтэ тэр нэлийн дээр үе тасан гэл нэг юм тодорхой яг нэг жоохон арай нэг эерэг талтай юу ингээд олоход ингээд жоохон хэцүү байдаг. Хэдүүлээ нэг хэд хоногийн өмнө та нарт би нөгөө даалгавар өгсөн шүү дээ. Өдөр болгон арай унтахаас өмнө өөрт тохиолдсон эерэг 3 зүйлийг бичээд агаарэ гэх. Тэгээд энийг хийж байгаа энэ дасгалыг нөгөө хийж байгаа сонсогч нар маань бол нэг ер нь бол өнөөдөр бол нөгөө хялгайг нь бол бас хөөрхөн одоо юу гэдэг ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдгээ амьдрал дээр нь ингээд өдөр тутамд нь баг багаар ингээд мэдрэгдээд эхэлж байгаа гэж би боджээ. Яагаад гэвэл энэ маань өөрөө бид нарын тархийг нөгөө нэг сайн сайхан арай илүү эерэг зүйл харахад чиглүүлдэг. Тэгээ ер нь бол би нөгөө юунаас уншиж байсан. Японы сэтгэц мэдрэлийн эмчийн гаргасан нэг номноос уншиж байсан. Тийм болохоор мэдээж нөгөө нэг шинжлэх ухаанаар батлагдсан. Тийм болохоор та бүхэн бас хэрэг хийж эхлэх байсан бол туршаад үзээрэй. Орой унтахаас өмнө өөрт өнөөдөр тохиолдсон ямар 3 эерэг зүйл байна вэ? За тэгээд эерэг юм гой хөвгчлөлтэй зүйл гэдэг дээр нэг тийм амар сүртэй юм бити бодоорой. За жишээ нь өнөөдөр надад болохоор ингээ гэрлүүгээ харж явж явах замдаа автобусан суугаад явжсэн чинь миний хань ингээ жижигхэн хөхөд тэгээд амар хөөрх ингээ гараараа миний ингээ нурууд ингээ хүй гэж байгаа юм шиг ингээ хөрсөн. Тэгээ эргээ харсан чинь амар хөөрхөн бүр ингээ гайхаж хараад. Тэгээ яг тэрний дараахан амар хөөрхөн нэг өстэй дэрсгэн айлын дөрөв хүүхэд
автобусын дотор явж исэн хүмүүсүүдийг үнэхээр хөгжөөсөн. За өөрөөр гэх юм бол өглөө жоохон нөгөө салхитай байж байгаад орой болсон чинь амар гоё нэг тийм сэвэлзээр салхитай. Нэг л гоё тийм намуухан гоё байсан. За тэгээд өөр за 3 дахь нь гэх юм бол өнөөдөр гоё тийм нөгөө ажил дээрээ гоё өөрийгөө хөгжүүлэх тийм сургалтанд суусан гэх. За нэг иймэрхүү байдлаар өөрт тохиолдсон юу ч хийж болно те. Ингээ нэг кофе аваад уусан ч амар гоё тийм үнэртэй. Нэг л гоё ингээ нэг тийм тайвширсан гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар та бүхэн маань орой олхон хийгээ туршаад үзээрэй. Тэгээ ер нь ялгааг нь мэдрээд эхлэх юм бол надаар хэллүүлдэггүй ер нь ол өргөжлүүлээ явна дөө. Тэгээ цаашдаа өөрсдийнхөө гэр бүлийнхэнд бас таниулна, хүүхдүүдтэй бас ингээд яана. Ер нь угаасаа одоо бидний эргэн тойронд сөрөг зүйлс амар их болж байгаа. Бид нэр ингээд харахгүй бай гэсэн ч гэсэн бид нарын нүдэнд өртөн, бид нарын чихэнд сонсогдно. Тэгээ мэдээ нин тентгүй явж байгаа. Тийм болохоор бүр яг тийм байх тусмаа хэдүүлээ амьдралыг одоо өөрсдийнхөө энэ ганцхан амьдарч байгаа амьдрал шүү дээ. Энэ амьдралаас арай эерэг зүйлсийг нь олж хардаг тийм сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Тэгжиж бас тодорхой хэмжээнд таны сэтгэл зүйн эрүүл мэнд өөрөө эрүүл байна. Тэгээд та өөрийнхөө гэр бүлийнхэн дунд эрүүл нөлөө одоо нөгөө эерэг нөлөө үзүүлж чадна. Тэгснээр бас одоо нөгөө нэг бие биендээ ямар нэгэн байдлаар ингээд нэг юу гэдэг юм хүмүүсийн хоорондын харилцаа ч гэсэн арай нөгөө нэг бүр юм огцаадгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ харилцан бие биенийгаа ойлголцох, хүлээн зөвшөөрөх, хүлцсэнгүй байх гэдэг дээр арай илүү хэлбэр болно шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.